За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За би одоо та бүхний QR кодыг яаж авдаг вэ гэдэг талаар тайлбарлах гэж байна. За ингээд дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ зүйл бол одоо миний 7 дугаар ангийн хүүхдүүдэд газар зүйн хичээлийг би дан суралцахад зориулсан дасгал ажлын ном байна. Энэ дээр болохоор нэг 2 линк, 2 QR код. Тэгэхээр энэ дээр байгаа энэ линкийг хэвлэмэл материалаас хүүхдүүд одоо хуулж аваад бичээд шууд copy paste хийх боломжгүй. Одоо хараад би хуулж биччихэж одоо энэ линкийг ашиглах боломжтой байдаг. Ихтэй алдаад байдаг учраас энэ цогор зураг буюу QR кодоор өгчгөр хүүхдүүд ашиглах нь одоо илүү хялбар болдог байгаа. QR кодыг интернет орчинд одоо ухаалаг утасны камераар уншуулахаар одоо тухайн одоо мэдээлэл агуулгын ямар талбар дээр байгаа нь тэн дээр шууд очдог. Ийм онцлогтой байгаа. За тэгвэл энэ QR кодыг яаж хуулдаг вэ гэдэг би тайлбарлаж өгье. За тэгэхээр энэ хайлтын талбар дээр Go QR Sigmi гэдэг ингээ хайхаа. За ийм талбар гарч ирнэ. Эндээс энэ дэлхийн бөмбөрцөгтэйг нь сонгох хэрэгтэй байгаа. За дэлхийн бөмбөрцөгтэйг ингээ сонгохоор одоо энэ QR код хуулах боломж болчихж байгаа. За ингэхээр одоо би бол YouTube-ээс нэг бичлэгийн одоо холбоосыг авъя. Линкийг авъя. За эхний бичлэгийн линкийг аваад энэ талбар дээр хуулж тавьж өг. За ингэхээр энэ дээр уншиж байна. Энэ дээр одоо цоогор зураг буюу QR код маань гарч ирэхээр зэрэг энэ даунлод гэнэ. Тэгэхээр зэрэг энэ хэмжээг нь тааруулаад за энийг 200 олчихно. Тэгэд энэ PNG, JPG хоёрыг аль нэгийг сонгоод ингээд зургаар хуулаад авчнаа гэсэн баг. За ингээд хуулагдчихлаа. За тэгэхээр даунлод дотор маань нөгөө QR код маань болгоцсон байгаа. За энэ QR код 62 гэдэг ингээ болгоцсон байна. 62 дахь QR код гэдэг. За энийг ингээ одоо зургаар хуулаад авцсан юм чинь зургийг бол яа вэ? Одоо юун дээр ч одоо ингээ хуулаад тавьчих боломжтой байгаа тийм ээ. Тэгээ саяны линк маань энэ байна гэсэн. За одоо тэгэхээр энэ линкийг хуулж уншуулхад эсвэл энэ QR кодыг уншуулхад аль алин дээр нь сая одоо миний хуулсан холбоос буюу YouTube имжлэг гарч ирнэ гэсэн үг байна. За тэгээ та бүхэн тайлангаа бичихтэй үүнийг ашиглаарай. Бас багшийн хөгжлийн 3 талт загвар дээр линк цаохор зураг тавиа гэсэн нэг зүйл байсныг та нар бас анзаарсан байхаа. За сонссонд баярлалаа.